яаралтай шинжлэх, зохион байгуулах, за тэгээд аюулгүй байдлыг хангах юм ажил анхаарлын төвд байсаар ирсэн. Засгийн газар нийслэлээс шаардлагатай арга хэмжээг авч, за өнөөдөр гүйцэтгэгч Sino Hydro компанитай энэ замын ажлыг энэ 4-р сарын 1-нд эхлүүлж, за тэгээд энэ ондоо багтаж бүрэн ашиглалтанд оруулах ажлыг өнөөдөр ингээд гэрээ үзүүлснээр эхэлж байна. За тэгээд мэдээж энэ одоо ажлыг үүсгэхэд орон нутгийн иргэд, ажилчид, туслан гүйцэтгэгчээр оролцох боломжтой. За тэр хэмжээгээр бас ажлын байрыг нэмэгдүүлэх, айл өрх орлоготой байх боломжийг бас анхаарч ажиллаж байгаа. Орон нутгийн иргэд тэр одоо орсон суугчдын хэрэглэлтийн одоо эзэмшдэг машин механизм, туслан гүйцэтгэгчээр оролцуулах, ажлын байраар хангах, орлоготой цалинтай байх гэх мэт ийм давхар ач холбогдолтой. За энэ зам бол бас одоо олон улсын стандарт шаардлагад нийцсэн өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэхтэй явгууны зам, дугуйн замтай зурагт нь өөрчлөлт оруулсан. За өнгөрсөн хугацаанд бас одоо иргэдийн хурлын тэргүүлэгчдээр оруулж зурагт өөрчлөлт оруулах замаар явгуу хүний зам, дугуйн замыг хийх юм нэмэлт одоо зураг төсвийг хийх ажлыг зохион байгуулж, тэгээ өнөөдөр бэлэн болсон учраас ажлыг 4-р сарын 1-ээс эхлүүлэх ийм одоо боломж нь бүрэн бүрдлээ гэж ойлгож байна.